Сайн байцгаана уу? Монголын үндэсний худалдаа ажилтны танхимаас бэлтгэн өргөж байгаа Entrepreneur podcast ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай зочноор чиглэл компани үүсгэн байгуулагч ерөнхий захирал Бомцын дугаа оролцож байна. За Бомцын дугаа Монгол улсын ажилтны гавьяат ажилтан. За мөн шилдэг зохион бүтээгч ийм хүн байгаа. За өнөөдөр манай урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн танд талархлаа илэрхийлье. Та сайхан орж байна. Сайхан орж байна. За баярлалаа. Өнөөдөр манай худалдаа ажилтны танхим маань энтерпренерийн шагналд хүртсэн олон аж ахуйн нэгжүүд байдаг. Тэрнийхээ хүмүүсээс бас ингээд подкастыг нэвтрүүлэг хийж олон түргэж төмөн түгээж байгаа энэ сайхан үйлсэд нь амжилт хүсье. За баярлалаа. Чиглэл компани үүсгэн байгуулагдаад 35 жилийнхаа ойтой очирч байгаа. Тэгээд нийт танд болон нийт чиглэлээр өгүүлж явдаг нийт ажилтнуудад нь 35 жилийн халуун мэндийг худалдаа ажилтны танхимын нэр өмнөөс танд болон танай ажилтны хамт олонд нь хүргье. За баярлалаа. 25 онд манай компани үүсгэн байгуулалтын 35 жилийн болж өнгөрсөн. За энэ бол 1990 онд үүсгэн байгуулагдсан тэр онцгоос ахгуулаад эдэггүй хүртэлх 35 жилийн түүхийн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилт алдаа оноогоо дүгнэн цэгнээ түүнийг тодорхой хэмжээний нэг цогц олон төмөндөө хүрэх зорилгоор ойгоо тэмдэглэсэн. За ойнт бол манай чиглэлийн үеийн хамт ажиллаж байсан ажилчин албаа агчид, төрийн арга гэрэл, төрийн бас байгууллагууд, төрийн байгууллагууд гээд олон манай үйлчлэгч, хэрэглэгч нар гээд олон функцээс хүмүүс оролцож бид ойгоо өнгөрсөн жилийн хугацаанд амжилттай сайхан тэмдэглэсэн. Ойн үрээнд бол нэг компани ажилчин албаа агчтай үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ салбаруудаараа нийтдээ тойрон аяллуудыг зохион байгуулсан. За энэ бол компани хэмжээнд бас биений ажилчдаа танихгүй, мэдэхгүй хэн ямар ажил үйлчлэгээ явуулдгийг мэддэггүй байсан. Тэгээд би ийм ажил хийд юм байна, чи тийм ажил хийд юм гээд би эргэн тойрон ингээд тойрон аялал хийсэн чинь хийдэг хийдэг ажил мэргэжлэр бахархсан. Чи ийм хийж чадд юм байна, ийм залуу байсан юм уу гэд өмгссөн ийм сайхан үйл явдлууд болсон. Энэ бол бас бусад компаниудаа хөвж гисэн хийж иймэр юм байлээ гэж би бас харсан. Дээр нь бид компанийнхаа нийт ажилчин албаагчдын бэсрэг наадмыг хийсэн. Тэгээ Монгол хүмүүс чинь бүх морь сур гороо ярахаар бол огшихгүй байх аргагүй. Тэгээд тэр дархлаагаа утгаараа бид нэг өөрийн гэсэн уралдах морийн төслээд өөрийнхөө ажилчдаа ингээд барилдуулаад тэгээд хамгийн олон жил ажилласан удаан жил ажилласан ажилчныгаа бол бөхөө амлаж явах эрхийн нөгөөд. Тэгээ ингээ яасан чинь би хэнийг амлах уу гэдээ шинжингүй шахуу бодсон юм тэр гэдэг гоё юм. Тэгээд морио ингээд өөрөө ягаад сумаа өөртөө харваа. Тэгээд ихээр монгол хүн гэдэг чинь наадам гэж нэр ийм гоё юм. Нэр ёстой наадам чи юм байт юм байна. Дахиад дараа жилүүд хийн гэд. Энэ ч гэсэн манайхан бас бишрэг наадам хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ бол бас сайхан үйл явдал болт юм байлээ. Ер нь компаниуд өөрсдийнхөө ойнуудыг тэмдэглэж явах юм бол дотор нь ажиллаж байгаа албаа ажиллаж байгаа компаниараа бахархах сэтгэл төрдөг. Ийм давуу талтай юм лээ. Илгүй байх юм. Тухайн компанид ажиллаж хөдөлмөрлөж нэг эдис нь болж явж байгаа ийм ажилтнууд бол өөрсдийнхөө хийж бүтээснийг үнэлж дүгнээ. Тэгээд хамтдаа бас энэ сайхан мөчүүдийг тэмдэглээд өнгөрүүлж байгаа явдал бол бас тодорхой дурсгалтай сайхан мөчлөө байгаа л та. Тэгээд та хоёр сая яриандаа дурдлаа. Чиглэл компани маань үүсгэн байгуулагдаад 35 жилийн нүүрийг үзжээ. Тэгээд чиглэл компани маань анх хэрхэн яаж үүсгэн байгуулагдаж байв. За ямар санд бэрхшээлүүд тулгарч байв. За ер нь яагаад чиглэл компани энэ хоол үйлдвэрлэлт хоног төхөөрөмжийн салбар руу орох болсон. Энэ нарийн бизнесийг та сонгож авах болов. Энэ талаас яриагаа эхлүүлье гэж ойлголоо. Би чинь социализм үед бэлтгэгдсэн тоног төхөөрөмжийн механик инженер хүн байсан. Өөрөөр хэлбэл тэр үед бодлогоор мэрэгжилтэн бэлтгэдэг байлаа. Тэгэхэд 18 аймагаас хаана хэдий ямар мэрэгжилтэн бэлтгэхүүгээд энэ хүнсний галтгооны тоног төхөөрөмжийн тусгай механик инженерийн мэрэгчлэр бэлтгэхэд түүнийхэн дагуу би 7 жил ажилласан. За энэ яг 7 жил ажилласан үед зах зээлийн нийгмийн өөрчлөлт болоод тэгээд мэрэгчлээ ажилчдад гудамжинд гараад тухайн барилга байшингууд нь дарга нарт очисон энэ цаг үе эмгэлтэй цаг үе надад тохиогоод тэгээд цөнхөө аваад засварчныгаа цөнхийг аваад орон сууцны байрны подвалд өргөх засвар нийтийн олон хэмжээний засвар үйлчлэгээр бизнесийн арга гарааг эхлэхсэн гэдэг нь 1990 оны 11 сарын 20-нд 26-нд болж ирсэн. Тэгэхээр энэ маань миний энэ чиглэл гэдэг их айлыг
би үүсгэн байгуулах гол нөхцөл нь бүрдэжээ гэж. Тэр үед бид тухайн үед нэг ажил амь зуух арга цайхын тулд өөрийнхөө ажил мэргэжлийг ашиглаад түүнийхээ мэргэжлийн дагуу нэг хуваар хэлэх аж ахуй хоршоо байгуулъя гэж хэдэн залуучууд нэгдээд байгуулж ажиллаж байсан байна. Өнөөдөр тэгэл компани тэр үед мэргэжлийг сонгоод тэдгээс өдөө хүртэл ийм амжилттай зоригтой ажиллаж чадна гэсэн тийм төсөөлөлч гэж байгаагүй, тийм цаг үеч байгаагүй. Түүнээс хойш нийтдээ 35 жилийн хугацаа чи их хугацаа штэ. Тэгээд ингээл төрөл бүрийн ажил мэргэжлийн ажил хийж түүчнээ худалдааг хүртэл би эрхэлж байсан. Хүнсний дэлгүүрийн худалдаа эрхэлж байсан. Талхан нарын баавны үйлдвэрлэл эрхэлж байлаа. Араа газар тариал эрхлэхгүй. Ер нь олон төрлийн ажил үйлчлэгээ явуулж ирсэн. Тэрэн дотоос л миний одоо хамгийн толгойн чулууг өдөө хүртэл авч яваа юм байна. Энэ хүнсний санхүү төхөөрөмжийн механик инженер буюу энэ чиглэлийнх нь бизнес байна. Өнөөдрийн өдөө зөрөгтэй явж байгаа нь мэргэжлийн юм ач тус. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ одоо бурхнаасаа ялсан өөрийн миний ундган мэргэжлийн бизнесийн ажиллаа гэж ойлгож байна. Ер нь бол 90 он гэл ингээд үзэхээр нийгэм шилжилтийн үе байсан, хүл юмудаар усгаа болоод л тэгээ тэр үед одоо бизнес эхлүүлнэ гэдэг чинь одоо олон саад бэрхшээлүүдтэй тулгарч исэн баг та. Анх одоо ингээд зүгхээ өрөөд та нөхдүүдтэйгээ нийлээд бизнес эхлүүлээд ингээд явж байхад ямар саад бэрхшээлүүд тэр үед тулгарч ив. Одоо тухайн үед бол одоо хөрөнгө санхүү ч гэдэг юм уу, одоо ингээд бизнес эхлэх орчин ч гэдэг юм уу. Бүхэл зүйл одоо ингээд нэг орвонгороо эргэцсэн үе байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед хуваарэл аж ахуй хоршоо гэж анх шинэ хиллэг пүүс энтер гэж брокер энтер гэж шинэ үгнүүд орж ирж байсан. Тэгэхээр чи эхлээдийн социализмын систем үе төлөвлөгөө эдийн засгийн үед дээрээ өсгсөн үүрэг даалгавар төлөвлөгөөт ажлыг ингээ хийчдэг. Тэгээд тэрнийг хийгээл байж ирсэн хүн бол тухайн тэр систем задарчаар хаанаас над ямар үүрэг даалгавар хийгдэх вэ? Тэрийг би ямар чанартай гүйцэтгэх вэ гэсэн бодол байна болохоос түүнийг одоо ингээл би яста ингэж хийн тэгж хийн гэж ингээл шууд толгойн ажиллаад эхэлчихдэг юм байл. За тухайн үед ингээд цөмхөө өрөөл хамгийн хямдхан ажлын байр хаана байсан бэ гэвэл орон сууцны бодвол байсан. За орон сууцны бодволыг одоо анх засаж хэлбэл энэ арчил мандал хонхны дуу ингэж яхад бид засварын бодволд бол бид цөмхөө өрөөд байж ялаа. Хамгийн ойрхон ажил маань ингээд энэ тухайн бизнес гэж бол бодоагүй. Бизнесийн тухай ойлголтч байхгүй. Тэгвэл яг хүн хэрэгтэй юм хийя. Тэрийг сайн хийх гэсэн нэг тийм боддог байсан. Тэр нь гэр ахын цахилгаан хэрэгэл буюу одоо энэ айлын лисо билетийг тэр зээл гэдэг өргөж брюсэ гэдэг өргөж байсан. Өөр юм бараг байгаагүй. Энэ хөрөгчнүүдийг засдаг, бас соёлын мэсийн засдаг. За тэгээд одоо цоож моож бас жоох юмдлаа. Тэгээд нэг одоо тэр үед нэг Весна гэдэг магнитофон байлаа. Тэр мэрийгэд оролддог. Тэгээд нэг гэрэл төгжим диско меско бас өөрөө зохион байгуулалт зохион бүтээгээд ингээд ажилладаг. Тийм л одоо техникийн сонирхолтой хүсэлтээр тэмүүлэгдэл энэ амь зүй харах зүй хийсэн болохоос өнөөдрийн таны одоо таны хэлдгээр бизнес чи яаж эхэлсэн гэдэг том бизнесийн үг бол одоо сонсоход бол ичмэр واخгүй ер нь бол тий. Тэгэл одоо эхэлж ирсэн байна. Тэдгээс өдөө яваад энд одоо банк ус одоо ер нь зээл хоршоо Ардын банкны Ардын банк гэж байхад тэндээс зээл авчаалаа. Монгол хоршоо банк гэж байхад тэндээс зээл авчаалаа. Тэгээ тэдгээс өдөө хүртэл хийгээд ингэж явж байсан. Гол ингээд тэр даваа нухцаа унааг ингээд авч авсан том аврал нь бол юу гэсэн тухайн үеийн ажил мэргэжлээ тууштай ууггүй үн чийжсэн л байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэж байгаа юм даахгүй байсан. Тэр олон хүмүүсийн хэрэглэгчдийн үнцийг өнөөдрийн үнцнийг бий болгосон болохоос би бол бизнесийн их мундаг ухаан эндэг онлоор бол өдөө зөрөгтэй явцсан гэж би өөрийгөө бас хэлэхгүй гэж ойлгож байна. Нэг талаараа бол засвар үйлчилгээнээс эхлээд явж байгаа. Хэдийнээс та энэ үйлдвэрлэлийн процесс руу орж эхлэв. Тэгээд 95 онд чиглэл хоршоогоо чиглэл компани бол өргөдгөө. Тэгээд одоо хүнсний дэлгүүр одоо 8 нарын маргааны дэлгүүр төр үед ажиллаж байсан. Тэгээд бас хийжсэн мөрөөдөө нэмэгдээ. Тэгээд 2001 оноос ахгуулаад нэг юм одоо би ч өөрөө хуучин социализм үеийн бэлтгэгдсэн байхдаа сургууль цэцгэлийн галдханы тон төхөөрөмжийг амтаа төгсрэлт хийдэг байсан. Шинээр ашиглалтанд орсон. Тэгээд энэ тэр үед дандаа Оросоос авдаг байсан. Тэр юмнуудыг Оросоос аваад угсраал ингээд үзэл тэгэл энийг хийчих юмсан боддог л байсан л да. Тэгээд анханаас нь тэр үеэс ахгуулаад одоо хамгийн эхлээд буусны чигнэр хуушрын тогоо ширээ мэрэгээд ийм юмнуудыг бид энжимэн гадах одооных ажлын байранд анх гараар үйлдвэрлэж эхэлж байсан. Тэгэл тэр маань ингээд нэгийг хийгээл хоёрыг хийгээл ингээд зараа солид урамшаал. Тэгээс үлд биерэн сургууль цэцгийн галдханы томцгонд үйлдвэрлэн шүүсгсэн бодолтой гэдэг басма 2001 оноос эхлээд тэр үндсэндээ энэ үйлдвэрлэлийн салбар орсон юм. Тэгээ багуугаар орж явсаар байгаа л одоо тэр үеийн одоо өөрт хэрэгтэй жижиг нэг хаач юм уу, нэг нугалах машин юм уу, ганц нэг булан гаргах ч юм уу, тиймийг багуугаар нь өөрсдөө бодолдож аваад тэгэл тэрийгээр одоо юм хийгээл төрүүлж гаргаал ингээл тэрнээс урамшаал ингээл тэр үед хүмүүс ингээл гар үйлдвэрлэлийн юм гэж хэлэхээр нэг жоохон эвгүй санагддаг байсан.
Одоо өнөөдөр манайхан бол бас яриан хүртэл өөрчлөгдсөн. Монголд үйлдвэрлэж ингэж болохоос баг багаар тууштай юм ингээл манай чиглэл компани дуусны жигнэр хийжээс. Одоо би зүгээр юу хэлэхэд дээр үчиж явахдаа одоо 10 хэдэн жилийн өмнө Монголд ганцхан угаалгын машин байлаа. Тэр нэг юм хилтгээ тавхтай одоо мэдэх хүмүүс мэдэх баг. Тэрний тэр дотор талын нээрж гэдэг юм олдохгүй тэр хилтгээ тавхтай тэр хогондоор хийсэн 2 дахь дүгээс нээрж ин аваад тэр цэвэр 304 маркийн Оросын нээржилт. Тэр нээржний савыг ашиглаад Яроолын тэгшгэн болгоод анхны одоо буусны чигнэрүүдийг хийжсэн үе байна тэр байна. За тэгэл одоо багаж байхгүй одоо ямар одоо таадах ямар ч гар үйлдвэрлэл одоо багчнууд байхгүй хар одоо муу гаргаар л одоо техникийн юмыг хийжсэн. Одоо тэр үед хийжсэн тухайн үед бусад болоолах шиг байсан. Одоо ингээ харгийг харахад даанчтай юм хийжсэн гэж бас бодогдох байна. Тэгэхээр техникийн дэвшил их хурдтай явагдчихэдэг анзаарэгдэж байдаг. 35 жил үйл ажиллагаа явууллаа. Тэгээд 2025 онд худалдаа ажилтны танхимээс зохион байгуулж энтерпренеур арга хэмжээнд хөнгөн үйлдвэрийн салбарын энтерпренеуроор шалгарсан байна. Зөвхөн энэ жил бас манай чиглэл компани одоо шилдгээр шалгараагүй. За 2019 онд бол жижиг дунд үйлдвэрлэлийн энтерпренеур шагналыг авч ирсэн. За дараа нь бас хөнгөн үйлдвэрийн салбартаа бас тодорхой амжилт гаргаад одоо хэрэглэгчдийн одоо таашаал нийцэлд хүрээд бас шинэ шагналыг хүртэж ирсэн. За ингээ 2025 онд бас энэхүү шагналыг бас давтан одоо амжилтаа баттгаад ингээд бас авсан байгаа. Тэгээд 35 жилийн түүхэн одоо хугацаанд энэ одоо амжилтуудыг бий боллоо. Яг 2025 онд одоо чиглэл компанид гарсан өөрчлөлтүүд, ололт амжилтууд, хийсэн хөрөнгө оруулалтууд, бүтээн байгуулалтуудаас тодорхойлбол. За ялгал. 2019 онд худалдаа ажилтны танхимын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч энтерпренеур шалгаж байсан. За энэ үед би жижиг дунд үйлдвэрлэлийн зориултын тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлээд одоо ч хийж байгаа. Түүнийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэгийн алдааны тоног төхөөрөмж буюу сүү цагаатай боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг олон орны үйлдвэрлэж амжилтаа хэрэгжүүлсэн гэсэн утгаараа надад бол худалдаа ажилтны танхим бол шагналаа өгч ирсэн. За бас тэрний дараа бас худалдаа ажилтны танхимын бас энтерпренеурийн бас нэг шагналыг авсан. Энэ бол ковид үе байсан. Ковид үед бол одоо ил тод цуглах уулзах боломжгүй. Тийм үед одоо онлайнаар шалгаруулж явагдчихсан гэж бодож байна. За 2025 оны үед бол бид манай нэгдүгээр манай компани түүхэн 35 жилийн жил ой байлаа. Энэ хугацаанд ойтой холбогдуулаад хийсэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын маань үйл ажиллагаанууд энэ одоо 25 оны энтерпренеур авах бас үндсэн суурь нөхцөл нь бол бүрдсэн гэж ойлгож байна. За хөрөнгө оруулалтын хувьд бол бид үйлдвэрлэлийнхаа хөрөнгө оруулалтаар 6000 м квадрат талбайтай үйлдвэр агуулгын байрын тухайн үеийн суурийн тавьяд одоо каркас маркас цутгахсан ийм том үйлдвэрлэлүүдийг хийсэн. За Мишель худалдааны төв гэж ярьдаг манайхны улхаа тавилгын ихтлгүүд дотор өөрийн салбар дэлгүүр худалдааныхаа заалуудыг бас хөрөнгө оруулалт хийж оролцуулж байсан. За тэгээд энэ жилийн хугацаанд ер нь олон ажлууд хийсэн дээ. Тэгээд энд хамгийн их ойртноор үзэх юм бол энэ адилхан албаагчдынхаа нийгмийн хариуцлагын төлөө хийжсэн ажлууд байна. Дээр нь бид 2025 онд энэ Чонгон найрхан дөрөвт байралтай хөгжлийн бэхжилтэй хүүхдүүдийн 320 ортой цэцэрлэгийн галтгааны тоног төхөөрөмжийг нийгмийн хариуцлагын 100% нийлүүлж өгсөөр сурлуулж өгсөн байх жишээтэй. Энэ утгаараа бас манайд одоо нэлээд олон хүмүүс хөгжлийн бэхжилт хэрэгэд ажил хийж үйлчлэгээ хийдэг ийм бас давуу талтай байдаг. Эдний хийсэн ажил бүтээлүүдийг бас олон төвөөх ийм ажлууд байдаг юм л да. Тэгээ оны эцэст бол танай компани энэ энтерпренеурийн шагналд амжилтаа оролцож шагнал хийсэн боллоо гэхэд баяртай хамтдаа шагналаа багаар ярьж хүртсэн туйлыг баяртай байна. Тэгээ ер нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнес эрхлэгчдийн өмнө толгомдож байгаа энэ олон зорилтуудыг одоо шийдэхин тулд манай худалдаа ажилтны танхим бол одоо олон бизнес эрхлэгчдийн өмнөөс дуу хоолой болон ажиллаж байгаа нэг цогц энэ бүтцтэй байгууллага. Энэ утгаараа бидний өмнө толгомдоод байгаа олон асуудал байна. Тэр тухай асуудлуудыг аль болохоор одоо зөв чиглүүлж авч явах ийм бодлогыг баримталж явдаг. Танхимын энтерпренеурүүдэд амжилтаа оролцож байгаа аж ахуйн хөгжүүлж юу бүтээсэн, ямар үнцнийг бий болгоод энэ шагналыг авдгийг, ер нь ямар хуу одоо үйл ажиллагаа явагддгийг гэсэн энэ товч мэдээллийг бас ингээд подкастын нэвтрүүлэг бэлдээд энийгээрээ бас олон төгөөж байгаа нь бас зөвхөн юм уу гэж бодож байна. Тэгэхээр хүн болгон энэ аж ахуйн нэгжийн тэр одоо шагнал авсан байгууллагуудын тухай мэдээллийг мэдэхгүй учраас бас янз янзын одоо бодол, янз янзын одоо
үзэл бодолтой байхыг үүсэхгүй гэж ойлгож байна. Тэгээ сая ярианда бас компани нийгмийн хариуцлага гэдэг дурдлаа. Тэгээд компани нийгмийн хариуцлагын хүрээнд бас манай чиглэл компани бас олон сайхан одоо үйл хэрэгүүдийг хийж явдаг. За ялангуяа энэ одоо монголчуудын эрүүл мэндтэй холбоотой за энэ нөгөө нээрж сав гэдэг та түрүү ярьж ирсэн. Нээрж савнд одоо унтныхаа усыг бид чинь юунд хамаагүй хийгээл уудаг байлаа. Тэгээд энийг одоо солих одоо нээрж саваар, ганц саваар хүний эрүүл мэндэд одоо ээлтэй ийм саваар солих юм ажлыг бас 2021 оноос хойш хийж байгаа тийм. Тэгээд та компанийнхаа бас нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн энэ олон сайхан дарга хэмжээнүүд энэ одоо төслүүдийнхээ талаар дурдвал. Бид 2015 онд компанийнхаа 25 жилийн ойгоор эхнэлсэн эрүүл мэндийн төв буюу одоо эрүүл мэндийн төвд тухайд 25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг, галтгооны тоног төхөөрөмжийг тоноглож өгчөөсөн. Тэр үед бол эрүүл мэндийн тэр эхлэлсэн төв галтгаа бол хөнгөрөвдмөр болсон байсан. Тийм үед одоо тэрийг сайхан тоноглож өгөхөд тухайн одоо хамт олон маш их баярлаж байсан би сайн санаж байна. За дараа нь бид ковид үед одоо халдвартын үндэсний төв гэж энэ эмнэлгийн асуудал чинь нэлээд яригдж явах үед бас энэ галтгааг энэ үндсэндээ 30 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр бас тоноглож эдгүүрэн тоноглож өгчээлээ. За сая үед одоо компанийнхаа ойгоор ямар одоо хүмүүнлэгийн ажил зохион байгуулалтаагаа бодчихсон чи нэг удаа манайхан телевизээр мэдээ үзээд энэ хөгжлийн бэхжилт хийдийн сургууль цэцэрлэг одоо тоног төхөөрөмж юу байгаа юм байна. Барилгын ашиглалтанд орсон байна. Гинэ гэсэн мэдээ манайхан сонссон байсан. Тэгээд надад танилцуулаад манайхаа очиж үзээд за ерөөсөө ойн үйл ажиллагаанд энэ хөгжлийн бэхжилт хийдийн хүүхдийг цэцэрлэгийн галтгааг тоноглолт хийгээд тэгээд галтгааг тоноглолоо 100% ашиглалтанд оруулах хүлээд өгч гисэн. Сүүлд нь одоо их хурлын дарга байхдаа очил дарга очиж тэр цэцэрлэгтэй танилцчих шиг байна лээ. Тэгэхээр энэ маань ингээд яг бид өөр ажил мэргэжлийнхаа чиглэлийн дагуу яг хийж байгаа бизнесийн дагуу хүний хоолундтай энэ тоног төхөөрөмж үйлдвэрлэх хувьд бол энэ салбар руу төхөмтэй хөрөнгө оруулалт ингэж нийгмийн хариуцлага ажлууд бол хийж яасан. Түүнээс гадна 5 жилийн өмнөөс ахгуулаад бид ингээд бас чинь хомцор савны тухай, хор хөнөөлийн тухай тэнэс болж байгаа энэ ходоодны өвчлөл, хор тавдрын тухай мэдээллүүдээ хэвлэл мэдээллийн байгууллагаараа яриад эхлэх үегүй ер нь одоо бидний зөвөрдөггүй гангаар тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг хүний хувьд энэ дэр нь оролцъё ингээд зориулалтаа төслийг ихсүүлсэн. За энэ бол одоо ингээ харахад тухайн үед цэцэн алдаад өгөл гэж ярьжсэн байхгүй. Одоо ингээ харсан чинь одоо үнэхээр алдаад өгөх боломжгүй юм байна. За энэ бол ганц нэг компани, нэг хүн хийдэг ажил биш. Энэ бол төрийн бас байгууллага, олон нийтийн байгууллага төр өөрөө оролцож за бүр өөрөөр хэлбэл бүр ингээд аж ахуйн нэгжүүд нэмээ дээр нь хэрэглэгч ард түмэн өөрсдөө оролцож энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ болохоос дангаараа нэг аж ахуйн нэгж бол хийчих ажил биш үлээ. Дээр нь банкус санхүүгийн байгууллага, банкны байгууллагад бас нэлээд оролцох хэрэгтэй маа гэж ингэж ойлгосон. Хэдийгээр бид ингээд стандарт ус хомцор савнаас татгалзаж эрүүл мэндэд хөрөнгө оруулалтыг гэж ингэж сайхан ураа ярьж болохоос бид хомцор савны дам донтолт бол айл өрхийн галтгааны асахгүй л сургууль цэцэрлэгийн галтгаа бид одоо гараад хоол идэх галтгаа бүгдээрэнд нь энэ асуудал байж байгаа. Тэгэхээр энийг яаж бид одоо энэс өөрчлөх вэ гэхээр ерөөсөө бид төвчээртэй байжгаад энэ яаж хийж хагаад хомцор савнаас нь татгалзаад нэг удаа хэрглэж авах ганц савнуудыг худалдаа авалт хийх түүнийг үе дамжин хэрэглэхэд хамгийн гол чухал юм байгаа гэж ингэж ойлгож байгаа. Бидний одоо гол бэрийн бүтээгдэхүүн сүү цагаан эдээгээд бид дэлхийд одоо гайхамшигтай энэ бүтээгдэхүүн маань хомцор савнд үйлдвэрлэгдэж байна, тээвэрлэгдэж байна, боловсруулагдаж байна. За тэгэхээр энийг бид бас яах ёстой юм бэ? Түүний саваа солих ёстой байна гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай одоо эрүүл мэндийн байгууллагууд тоо баримтаар нь хор тавдар үүсэх бактери тэр шинэ толгойн мэдээллийг хараад тэр тоо баримтыг ингээд үзэхээр үгүй Монгол хэмжээ яас үхэд талдар дуустгүй юм бэ гэж хэлэхээр тийм амар ордон хортоо бодсоор байт юм байл шүү дээ. Тэгээд яахаар одоо ийм байцтай байж хахад монголчууд өдий зэрэгтэй байж байгаа нь бас их хувь заяа юм одоо гэж бодож байгаа. Тэгэхээр манай одоо хөдөөний ард түмэн бол бас хахан гүндүүгөө заа гайгүй болох байлгүй одоо хэрэглээ сурцсан энэ төргээл. Тэгээ яг хэрэглээ суугаад сурцсан байж та өвдсөн хүний үг тэр нэвтрүүлгүүдээр энэ төр гарч байсан. Тэгэхээр үнэхээр бид энэ ороотойгоо дээр яаж хийж байгаад одоо энэ хомцор савнаас татгалзаж эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй шүү гэсэн утгаараа бид энэ ажлыг чадан хийж байгаа. Тэгээ энийг бол бас гадаад олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаадын донор байгууллагууд тэгээ яам хүн сөдөөж яам энэ бол савыг солиос саваар салих юм уу? Савны хэдэн хувийг хэрэглэгч өөрөө төлөх юм. Хэдэн хувийг нь одоо төр даах гэдэг ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм лээ. Тэгвэл өнөөдөр бол ингээд харахад бол ад түмний аж амьдрал нэнэн ядуу байгаа. Цалингийн хооронд явж байгаа энэ үед юу хунцар савтаа мантай. Хоногийнхоо хоолыг яа гэж байгаа үед бол миний энэ ярьж байгаа юмнууд бас зарим хүмүүд бас
Энэ одоо юу яриад байна? Хоолны мөнгөгүй байх чинь юу яриад байгаа гэж хэлэхээр шүү. Тэр нь бол эрүүл мэндтэй анхаарах цаг болсон. Дээрээс нь хэрэглэгчийн өөрийнх нь боловсрал байна. За тэгээд дээрээс нь тэр таны хэлж байгаа санхүүгийн асуудал байна л да тий. Боломж болцоотой байвал хин тэгэл одоо хожим хаягдл савд зүү зага идэгээ хийгээд байх. Зориултын сав ашиглаад явах бах. Тэгэхээр энэ дээр бас ингээд бас бодогчтой л асуудал тий. Талын оролцоотой байж асуудал шийдэгдэх байх. Чиглэл компани нийтдээ одоо хичнээн одоо хүн ажиллаж байна. Ажиллах хүчний одоо бүрдүүлэх за дайлангуяа одоо энэ одоо үйлдвэрлэл тодорхой хөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний одоо энэ олдоц хэр байдгийг. За та бас одоо ажиллах хүчээ хэрхэн одоо бэлтэж сургаж авч байна. За энэ өнөөдөр бид хуучин дээр үз юу байхад ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр энтергээл юм яригддаг байлаа. Өнөөдөр ажлын байр одоо нэг бодлын бий болцсон боловч нөгөө бодлын ажиллах хүчний хомсдолд орчихсон. За энэ ямар учиртайг бол нөгөө мэрэгжлгүй боловч мэрэгчлээ юм шиг болгосон сургалтын байгууллагуудын хар балаг энд харагдаж байгаа. Болсон болоогүй нэг дипломын бичээд өгсөн тэрийг юм дээд мэрэгчлээ боллоо тархиндан кодлоод өөртөө хийчихээр би бол энэ одоо засварчин барилгачин юм уу ийм ажил хийхгүйгээд ингээд томьёо олчихсон. Түүнээс бол тийм болоогүй тийм инженер өгөөгүй инженер ч юм уу нэг механикч юу гэдэг нэг эдийн засгч одоо юу зэтгүүлч гэл одоо баахан диплом баг. Тэгээ тийм байхгүй байсан бол бид яах вэ гэхээр боломжоор л одоо энэ ажил мэргэжлэр хийгээл хамгийн тэргүүнээ барилгачин гагнуурчин гэдэг энэ үн цэнтэй өнөөдөр Монгол Улсын хөгжлийг чухал бүтээн байгуулалтыг хийж байгаа тийм ариун туршлагатай цалин өндөртэй ажлуудыг бид хийх боломжтой байсан. Гэвч одоо энэ сургалтын байгууллагуудын их алдаанаас болоод өнөөдөр нэг тийм диплом шиг юм өгцөөсөө болоод өнөөдөр ажил хүчний хомсдог болсон. Хоёрдугаарт манайд ажил хүчний хомсдол гэдээ бодлогоор бэлтгэдэг байсан нөгөө мэрэгчлээ сургалтуудын бодлого алдагдсанаас болоод зарим нь өчтөн олон мэрэгжил бэлтээ зарим нь огт мэрэгжлэхгүй болоод өнөөдөр манай энэ хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбарын механик инженер хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчнаа бэлтгэдэг тийм сургууль тийм газрууд байхгүй. Бид өөрсдийнхөө хүмүүсийг дандаа одоо үйлдвэрлэлд дадлагжуулах өөрсдөө сургах гэсэн юм хэлбэрээр ашиглаж байна. За энэ мэрэгжил сургалтын үйлдвэрийн төвөөдөөс авахаас гадна бас бид энэ зах зээл дээрээс бид хөгжлийн бэрхшээлт иргэдээ бас нэлээд олноор сургууль дадлагжуулж ажлын байраар хангаж байгаа. За мөн одоо хорих байгууллагаас сулгдсан хүмүүс бас манай дээр нэлээд ажилладаг. За энэ зах зээлийн сегмент юм чинь хаана ямар сул дээл ажлын байр өнө тэр бүгдээр ажиллахын байрыг адилханд одоо уралдаж бас л өөрсөлдөж цуглуулж өнөө тогтоож барих тал юм баримталж байна гэж ойлгож болно. Бусад зовлон надад байгаа зовлон бусад аж ахуйн нэгжид яг л адилхан байж байгаа гэж бод. Тэр битгээл ажлын байрны хомсдлын зовлон төр төртөл нөлөөлж өгсөн. Ийм байгаа учраас бид өнөөдөр гаднаас ажиллах хүч авах тухай яригдчих байна. Одоо ажлын байрыг хүн биш машин хийдэг болгоулъя гэж ингэж яригдчих эхэлж байна. Энэ бол зарим газрууд бол одоо бас биелэл болоод эхэлчлээ гэж бодож байна. Манайх ч гэсэн одоо бас энэ робот оюу тоног төхөөрөмжийг одоо өөрийнхөө тоног төхөөрөмжийн бусралтанд ашиглая гэсэн юм судалгаатай төвлөлттэй энэ төр явж байгаа жишээтэй. Зарим газрууд ч гэсэн бас ийм ажиллаад эхэлчихсэн байна. Тэгэхээр бид дэлхийн хөгжил, хүний хөгжил гэдэг ингэ ярихаар бид чинь одоо хүнийг орлон гүйцэтгэх машин техник, хиймэл оюу ухаан гүйцэтгэхэд ирж байгаа үед өнөөдөр цөөхөн монголчууд ажлын байрыг цөөхөн болгоод машин аваад хэрэгжилчихээр тэр хүнийг юу гэх юм одоо зөв гэж хэлэх юм уу? Нөгөө утгаараа бол монгол хүний ажлын байрыг үгүй хийгээд машинаар орлуулж байгаа гэхээр буруу гэх юм уу, сайхан гэх юм уу, аль талдаа байгаа. Тэгтэл өнөөдөр бид манай компанийн хувьд нийтдээ 140 гаруй ажиллаж байгаагчтай одоо 3 үйлдвэр 6 салбар дэлгүүртэй ингээ хэрэглэгчтэй ортж үйлчлээд сургууль цэцгийн галбахны тоног төхөөрөмжийн тендерийн үйл ажиллагаа сүүлийн 7 жил идэвхтэй оролцож байна. За зах зээл дээр манай жижиг дунд үйлдвэрлэгчид сүү ундаа жуус үйлдвэрлэдэг, хуушир хийдэг, боорцог хэрэглэдэг. Ер нь би бас заримдаа хийдгийн төрийн ордны галтгаанаас төв халахын шарангийн галтгаа хүртэл чиглэл компани тоног төхөөрөмж хаал бол тэнд байгаа. Тэнд манай ажил үйлчлэгээ үргэлжлэдэг энэ гэж би бас заримдаа омгшиж хэлдэг. Тэгэхээр хоол үйлдвэрлэлийн салбар хаана байна? Тэнд манай бизнесийн үйл ажиллагаа байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Тэнд ажил үйлчлэгээ борлуулалтын дараах үйлчлэгээ явагдаж байна гэж. Тэгэхээр хүнийхэн төлөө ажиллах, ажилчнаа дээдлж ажиллахын тэр гэдэг бол бас нэлээд том одоо соёж гэж болно. За бас нөгөө утгаараа хийх ёстой ажил гэж бас ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт ажиллах хүчин нийтдээ хэдэн хувьд байна? Ямар ч байсан манай дээр нэг 10% хавцаа хөгжлийн бэрхшээлтэйг ажиллаж байна л гэсэн үг. 12% хавцаа байх шиг байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байраар хангаад ингэж ажиллуулахад тулгардаг гол асуудлууд юу вэ? Уг нь одоо
зарим нь бол одоо хөгжлийн бэрхшээл дундаа бас ялгаатай бэрхшээлүүд байгаа шүү дээ. Таны хувьд бол одоо ямар бэрхшээлтэй улсууд танаа үйлдвэртэй За манай дээр нь хоёр гар нь одоо юу гэдгийг гарын хэмэл гартаагаас бусад хүмүүс бол ажиллаж болж байгаа. За сонсголын бэрхшээлтэй байж болно. За оройсон нүдний харааны бэрхшээлтэй байж болно. За компьютер дээр юм хийждэг бол бусад одоо байж болно. Одоо тэгээ таягтай магтай ч үсэн өөрийнхөө ажлыг хийгээд ингэ яваад байдаг. Тэр хүмүүс чи юм хийгээд одоо сурчих юм бол ингийн хүмүүс илүү бүтээмжтэй, ихтгэлтэй, найдвартай бас байдаг. За зарим хүмүүс нь бол бас жоохон ингээл өрдүүлэх гээл, тоглуулах гээл энэ төр бас тийм хүмүүс байдаг. Ер нь хөгжлийн бэрхшээл гэсэн цаанаа нэг жоохон тийм өөрхий юмс жоохон гутран гуцалтай. Өөрөө одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй нийгмээс нэг жоохон тэтгэмж авдаг. Тэгээд хүн болгон ажилд авдаггүй. Тэгээд ийм байсан байдаг. Манайд ажилд ороод ажил мэргэжлээ сайжруулад, цалингаа аваад юмаа хийгээд ингээд цэмийгээд ажиллаж байгаа. Өчнөө олон хүмүүсийг харахад бахархалтай санагддаг. Тэр хүмүүсийн нүдэнд нь гал бүжигнэл ингээд хийх бүтээх хүслээ тэмүүлэлтэй. Яг манай энгийн ажилчдаас ердөө дутгааргүй ингээд хамт олонтой гэж явдаг. Манай хамт олон ч гэсэн тэрэндээ дэмждэг, тусалдаг, юм хомын зөв өгдөг, аруулаад өгдөг те ийм талууд маш илүү давмгай байдаг. Хөдөлмөрийн харилцаа гэд ярьсных ер нь энэ хөдөлмөрийн эрхлэлттэй холбоотой манай хөдөлмөрийн хууль гэдэг ингээд ярихаар хөдөлмөрийн хууль за тэгээд энэ нийгмийн даатгалын одоо шинтгэлүүд, ажилтан, ажил олгогч гэл ингээд олон асуудлууд байна. Энэ тал дээр одоо ямар шүү байр суурьтай. Ер нь яаж харж идэг вэ та юм? За энэ бол миний бас жоохон ярих сэдв шүү. Тэгэхээр энэ манай хөдөлмөрийн хууль бол нэлээд доголдолтой хууль. Миний сонсохоор бол Германы хөдөлмөрийн хуулийг хуулсан гэж ярьдгийн. Тэгэхээр энэ утгаараа юу гэсэн үг вэ? Өнөөдрийн одоо үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль ажил олгогчийг бол ялалсан, ажилтны хаан болгосон хууль гэж би хэлнэ. За яагаад тэгдэм бэ гэвэл ажилчных нь эрх нь үлийн дээгүүр, ажил олгогчийн эрх нь үлийн доогуур. За ажилчин бол одоо хэдийч ажлаа хаяад явж болно. Ямар ч одоо бизнесийн үн чинь ноу хавыг нь хулгайлж болно. Өсөлтөгчд нь шууд ажиллаж болно. Ер нь одоо их цолонтой байл. За тэгтэл хаан ажил олгогч бол одоо ажилчиндаа шаардлага тавих боломжгүй. Ер нь жоохон одоо хявчадмал болчихсон юм байна. Тэгээ дээр нь одоо ингээд хамгийн наадлын жишээл хуулинд байгаа шүү дээ. Хэрвээ цалингаа хугацаанд нь тавиагүй бол хүү торгуулийг нэмж болгоно. Тэгэхээр тухайн компани мөнгөтэй өсөн бол цалингаа өгч шүү дээ. Тэг мөнгөгүй хэцүү байгаа тулдаа зарах хугацаанд нь цалингаа өгч чадахгүй хахад дээр нь одоо түүнийг нухчин дарах гэж байгаа юм шиг тийм хууль зүйн заалт оруулна гэдэг бол дэндүү харгас заалт гэж би ингэж бодлоо. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хуулийг бол яаралтай шинжлэхгүйгээр бас манай ажлын байр ажил олгогчтой хувьд бол хийх хэл болно гэж би ингэж бас ойлгодог. За дээр нь сая нийгмийн даатгалын тухай ярьсан. Энэ бол одоо үнэхээр бас эмзэг сэдв. Олон жил явчихсан. Өнөөдөр ажил олгогч би доржиг ажилуулсныхаа төлөө компанийнхаа өмнөөс 13.5% нийгмийн даатгалын төлдөг. Түүнтэй дүүцэх бүх орлогоос нь төлдөг. Тэгээд ажилчин өөрөө бас төлж байгаа. Гэсэн хэдий боловч нийгмийн даатгалаас авах хэвээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ бол авч чаддгүй. Эмнэлэг дуртай цагтаа үзүүлж чадахгүй. Дутаа цагтаа энэ тариагаа авч чадахгүй. Хэд хоногоор одоо очролдог. Баг үхээд дуусны дараа таны очор боллоо гэж хэлэхээр за тэгээд өнөөдрийн энэ одоо эмнэлэг үйлчлэгээний хөдөлгөөн ямар хөө байгаа вэ? Энэ одоо ажил нийгмийн одоо төлж тэтгэврт гараад маргааш нь гуйлагчин гинэ шилжигчтэй ч юм уу. Ер нь бол энэ манай нийгмийн даатгалын тогтолцоо зорилготойхон шиг шийдэхгүй бол энэ ерөөсөө бас ажилгүй болгож байгаа, ажлын байрыг эзэнгүй болгож байгаа энэ нэг том пункт нь бол энэ нийгмийн даатгалын хууль. За татварын хуулийг бол одоо өчнөө олон юм байсан ч гэсэн сая бас одоо ингээд засгийн газраас өргөн баригдаад их хулаар авах чинь нэлээд бас татваруудын хөнгөлт ачаал янз юмуд билээ бас ажилчин талдаа компани талдаа бол амжилттай шаган батлагдах гэж ингээд төсөөлж явж байгаа шиг байна. За энэтэй адилхан маш хурдтайгаар нийгмийн даатгалын хуулийг өөрчлөхгүй бол ажлын байрыг эзэнгүй болгож байгаа юмээс хүн амын орлогын албан дотор нийгмийн даатгалын тогтолцоо энэ хууль байсан байхгүй. Тэр нь хөдөлмөрийн хууль ус орж байгаа. Тэгээд энэ гурван тогтолцоо чи энэ ажлын байрыг эзэнгүй болгоод ирсэн. Гээл ажлын байрыг ажилтнаа одоо нийгмийн даатгалын төлөө татварын төлөө бүгдээрингийн төлчөд гар дараа хэдэн цаас авч байгаа юм чинь аргагүй шүү дээ. Одоо өнөөдөр хөдөлмөрийн улсын доод хэмжээгээр нь татвар төлөхгүй тэрний дэшсэнд 10% төлнө гэдэг чинь бас л их боломж олгож байгаа. Энэтэй адилхан нийгмийн даатгалын хуулийг яаралтай их хурл одоо санаачтай зохион байгуулад бас нэлээд олон гишүүд компаниудын энэ асуудлыг ойлгоод хууль өргөн барьсан байсан. Одоо тэгэл хойшлогд бол
санал суудлын солио хийсээр байтал энэ хоёулууд хойшлогдоод бид ард иргэд бид энэ аж ахуйн нөхцөлд улам хохирол ингээл цаг хугацаа бол биднийг бас хохироогоод байгаа тал зөндөө байл л да. Сая богинохоо хугацаанд 2 жилийн хугацаанд одоо 3 засгийн нүүр үзэж байна. Тэгээд засаг болгон одоо байгуулагдсан засаг болгон л одоо энэ төрлийн нэг залхамж байхгүй гарч ирсэн сайдтай болгон одоо өөрсдийнхөө үзлээр л одоо цааш нь явах гэдэг нэг юм байдалтай төрийн залгамж чанар алдагдсанаас болоод энэ аж ахуйн нэгжүүдэд за тэгээд бусад одоо хөрөнгө оруулалт гэдэм бизнесийн салбар тодорхойгүй байдлууд л бий болоод л байна л да. Энэ бол үнэхээр тийм байна. Энэ үнэхээр үеийн засгийн газар үеийн сайдууд ингээд дээдхэнгүүдлээ болоход доогоороос хойно болохгүй. Энэ ерөөсөө ингээд нэг засгийн газар гарчээ түүнийг хэрэгжүүлэх боломж байхгүй хол дараагийнх нь гарчаад ингээд солигдоод нэг хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэжээд л тэнийг хэд солиод ингээд өстө өөгчс болчихгаач болгоод энэс чинь болоод энэ докторгүй бодлого докторгүй төрөөс чинь шалтгаалаад энэ аж ахуйн нэгжүүдийн бүх одоо төсөл хөтөлбөрүүд бүх юм зогсчихж байгаа байхгүй ерөөсөө ингээд дээр том газраас том цаатж байгаа хөх жижиг газраас жижиг цаатж байгаа хөх манайд аж ахуйн нэгжүүдээ гэхэд энэтэй холбогдуулаад гаргаж аваад 40 олон одоо завхарлууд үйл бүтэх хүлээлтүүд их өсчихөж байгаа байхгүй. Тэгээд хаана хинтээ харьцах нэгэнтэй харьцаад юмаа жоо явуулж идэл дараагийнхан байхгүй бол ингээл энэ их манай төрийн маш том алдаа. Энэ бол маш том алдаа. Хизээ одоо нэг юм доктортой төртэй болох юм байгаа гэж ингэж бодож штэ. Монгол улсын одоо шилдэг зохион бүтээгч гэдэг одоо цолоо. Өнөөдөр яг чиглэл компани дээр болон яг тань дээр одоо бүртгэлтэй хичнээн одоо оюуны бүтээлүүд байна. За яг энэ чиглэлийн одоо оглсон одоо сүүлийн үед зах зээл дээр одоо тренд болж байгаа ямар одоо бүтээгдэхүүнүүд байна. За зохион бүтээгт ажлыг бол би энэ систем үед хийжсэн. Мод одоо шинжилгээний техникийн улсын хорой гэж байхад надад шинэ бүтээлийн диплом мөнгөн шагнал тэр 400 төгрөгөөр шагнуулж ирсэн шагналаа хүртэл надад байдаг. Би эвлэгийн товарооны алтан медаль аваад шилдэг зохион бүтээгч болоод бүгднээ Чех улсад хүртэл шагналаар аялж байсан. Тэгэхээр тэр үеэс хүүхдтэй байхын жоохон техникээс нурхалтай байсан. Тэгээд социализм үед ажиллаж байсан байгууллагатай бас энэ шинэ бүтээл оновчтой саналын 10 гаруй гэрчлэг надад байдаг. За сүүлд бол ингээд зах зээлээс хойш бол нэлээд тэр маань чимээгүй болоо ном зам болоод нөгөө харшаа маршааны цаана болоо явж байгаад юу зохион бүтээх тэр байхгүй амжуух гэдэг нөгөө зах зээлийн нийгэмд явж байгаа. Тэгээд сүүлийн 10 жилд болоод өөрсөө хийсэн бүтээгдэхүүн 10 гаруй нэртэйг бүтээгдэхүүн байна. За энэ чинээ бол би гол төлөв хийгдэх бол одоо сүүсүүн бүтээгдэхүүн буюу одоо үндэсний шингэн үндэсний бүтээгдэхүүн боловсруулах тоогоо гэж байгаа. За энэ маань нэлээд олонд үйлдэлтэй. Өнөөдөр сургууль цэцэрлэгийн галдханы тоног төхөөрөмжийн анх дахь хэрэгцээ бол энэ тоогоо байна. За дээр нь 2 дугаар хоолны тоогоо буюу манайхаа хэлэхээр хоор 2 дугаар хуурах цовын хийдэг энэ тоогоонууд байдаг. Дээр нь төрөм шөрөндөө цэцэрлэгийн бишингээл тэгээ сүү цагаан хадаг алга савсуул ер нь одоо нэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд л яг одоо манайх өөрсдөө би өөрөө зохион бүтээгээд гэрчлэгээ аваад түүнийг одоо өөрөө үйлдвэрлээд өөрөө худалдаанд гаргаад түүнийгээ засвар үйлчлэгээ хийгээд ингэ явж байгаа энэ процесс. Энэ чинь юу гэсэн үг нэг оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг нь яг утгаараа энэ. Зөвхөн би зохион бүтээгч өөрөө үйлдвэрлээд өөрөө худалдаалаад өөрийн засвар үйлчлэгээд эргэлтэнд оруулаад ингэж байгаа. Гэтэл нөгөө зохион бүтээгч нар маань тэр процесс байж чадахгүй өөрөө зохион бүтээгээд орхицсон цааш нь яаж энийг эргэлтэнд оруулж чадахгүй гэдэг ийм одоо суучсан чиний олон одоо зохион бүтээгч нарын бүтээлүүд байдаг. Одоо бид хэд бас язгал сонсч л байсан. Хойд урд хөшөөд бол тэр зохион бүтээгчд нь бол даргын мэдэлд ерөнхийлөгч нэвэл дотор байдаг. Энд чи юу гэсэн үг вэ гэвэл тэр зохион бүтээгч хүний оюуны тэр том үн цэнийг үнэлж чадчих байгаа оронд тийм байна. Өнөөдөр манайд л оюуны үн цэнийг огт үнэлэхгүй. Оронд нь одоо юу явж гэнэ үү? Нэг л тийм урлагийн ч юм уу, юуны ч нэг тийм юм явж штт. Тэгэхээр бол энэ зохион бүтээгчдийн оюуны үн цэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг бол маш том одоо хийх ёстой ажил. За бид яг өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдрөөр манай дэлхийн оюуны өмчийн тэргуун шагнал оюуны бүтээл өмтөө хөрнөмөр оруулсан гэдэг манай компани шагналыг өгсөн. За англи нэртэй шагнал байсан. Би тэр нэрийг яг нэг өгүүлэхэд гадаад хэлэн сайн болохоор тогтоож чадаагүй. За энэ жил оюуны өмчийн газар бас энэ оюуны өмчтэй холбогдлоо бас нэг хилцүүлэг нэвтрүүлэг энэ төр хийгээд бас нэг үе яваад бол бас жоохон тоншиж явах шиг байна. Ер нь цаашдаа бид энэ оюуны өмч гэдгийг л яаж энэ бүтээлийн нэгтгэхийн
яаж сайжруулах юм. Хүн сөдөөж гоё амны нэг стратеги бодлогын хэлцсэний оюуны өмчийг бүрдгдэг нэг мэрэгчлэлтэн давхар өгчдөг. Яамд бол өөрсдөө оюуны өмчүүдийг яадаг 2 жилд нэг одоо оюуны өмчийн улсын уралдаан зарладаг, бүтээлийг гаргадаг. Аймагуд бас адилхан өдөөжхөн газар дээр ингээд бүгдээрээ нийлж байгаа энэ монголчууд оюуны өмч гэдэг чинь маш үнэтэй зэнтэй чадвартай хүн их биш. Одоо зүгээр энэ тоо бодож байгаа энэ тэмцээнд орж байгаа хүүхдүүдийг хар. Тэгэхээр өнөөдөр чинь тэр өмнө хийгээд жоохон хөгжүүлээд дэмжиж өгөхөд ингэчүүл одоо задарчих тарихтай олон монголчууд байж таа. Энийг яаж бүрдгэж хөгжүүлэх юм бэ гэдэг манай оюуны өмчийн газар буюу эдийн засгийн яам тэргээд олон газруудад бус яамд бас орно л дээ. Төрийн байгууллагууд хийхэд бол хийх ажил их тэр бүтээл нь илүү их үнэтэй болох магадлал өндөртөө. Юмаа хийчихэд хүн танилцуулж чадахгүй байгаа хүн байгаа шүү дээ. Тэр хүнийг л бүрдэхэл олон түгэл хийсэн бүтээлийн ч гэсэн гаргачих бол зүгээр гэж бодож явдаг. Тэгэхээр манайхан компани хувьд бол өөрсдөө хийсэн бүтээгдэхүүнүүдийг өөрөө үйлдвэрлээд тэгээд өөрсдөө засвар үйлчлэгээ хийгээд худалдаан даргаа явж байгаа маань бас тууштай ажил. Үндсэндээ бол жилдээ сүүлийн 3 жилд 3 тэрбум төгрөгийн оцсон мөнгө оюуны бүтээгдэхүүн эргэлтэнд орсон байгаа гэж бодож байгаа. Одоо чиглэл компани дээр нэвтрүүлж байгаа одоо сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмжүүд, инновац, ноу хау за одоо дэлхийн жишгт нийцээ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд одоо саяны таны хэлдэг шинэ бүтээгдэхүүн оновчтой загварчлалаа хийгээд ингэж явж байгаа. Тэгээ энэ бүхнийг ингээд зохицлуулаад хийхэд одоо шинэ бүтээгдэхүүн гаргахад ер нь хэдий цаг хугацаа зарцуулж юм, ямар судалгаануудыг хийж юм. Тэгээд зах зээл дээр гарахдаа таниулах, за тэгээ хэрэглээнд нэвтрүүлэх гээд энэ олон процессуудыг одоо яаж зохицуулж юм та. Тэгэхээр хамгийн эхлээд хүнд хэрэгтэй юм үйлдвэрлэх хэрэгтэй би түрүү хэлсэн. Хүнд хэрэгтэй юм үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн инновац гэсэн юм хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн байх хэрэгтэй. Ямар нэгэн хэлбэрээр хүний хөдөлмөр хөнгөвчлсөн. За тэр бүтээгдэхүүнээ энийг ингээд шинийг хийгээд энийг бүтээгээд ингээд хийвэл дараа нь тийм үр дүн гарах юм байна. Энэ одоо хөдөлгөөн борлуулагдах хүний эрэлт хэрэгцээг хангах юм байна гэдэг судалж үзэж жагаад өөрийнхөө чадах юмыг хийх зайжруулах ажил хамгийн гол чухал юм. Гэхдээ цаана нь бол энийг хийчих юм бол ийм бүтээл үүсгэх юм гээд төр засгаас хамааралтай ч юм уу энэ өөр хэлбэрийн бас зохион бүтээлтүүд зөндөө байдаг л та. Төрөөс шууд хамааралтай дэмжлэг авахар энэ юм уу. Тэгэхээр энэ бол бас тустай басны асуудал. Одоо олон зохион бүтээгчнэр байж та одоо ойн одоо хожуулыг хүртэл ашиглая. Тэн дотор тийм хиймийн нэгдэл байна. Энийг ингээ бордоонд ашиглана. Тэрэнд ашиглана. Энийг эмийн ургамд ашиглана гэдэг хожуу судалдаг эрдэмтэн хүртэл байна. Тэрийг ингээ гаргаад ирсэн тэр оюуны өмч гэрчлэгийг авцсан тэрийг хэрэгжүүлж чадаагүй байх чинь гэж гэдэг юм уу. Олон тийм ондог бүтээлүүд ирсэн монголчууд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьж байгаа хийж байгаа юм бол тэдний хажуу жижигхэн юм байхгүй юу. Цаана хийсэн зөндөө олон том бүтээлтэй хүмүүсийг л алдаршуулж чадахгүй байгаад нь би жоохон хангалтай байдаг. Судалгаа шинжилгээ за тэгээд гаргасан оюуны бүтээлүүдийг гол нь туршилтанд оруулаад тийм эффективитийн эргэлтэнд оруулаад цаашаа өргөөжийг нь одоо хүртэх энэ юм дээр л жоохон дутмаг байгаа юм л та. Манай ихтэй сургуулиуд ч гэсэн бас ингээд эдийн засгийн эргэлтэнд оюуны бүтээлийг оруулах гээл эрдэмтдийн одоо баахан л одоо патентээ өөрчилсөн хүмүүсийн тэмдгүүл байна. Тэгээд энийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр бас талбарт одоо чадхаараа бас баг ажлууд хийгээл байна. Гэхдээ нэг юм нэг цогцоороо шийдэгдэж байгаа юм ерөөсөө харагдахгүй ингээл байгаад байна. Утаатай холбоотой одоо өчнөө олон эрдэмтдийн судалгаанууд байж байна. Халаалтын тийм ингээл танхим ч гэсэн өмнө нь нөгөө шпоз гэж шинэ бүтээгдэхүүн загвар гэдэг үзэсгэлэн худалдаа хийдэг байсан шүү дээ. Танаас тэнийг орж ирсэн. Танаас тэрийг одоо хойш тус сэргээж хөгж үзэсгэлэн гаргамаар нэ зөвхөн танхимаас ориулаад шинэ бүтээл оноцтой сонлын үзэсгэлэн гэж гаргаад урдчлаа жилийн өмнө зарлаад хүмүүст ингээд явал бас нэлээд цар хүйттэй бас болох байх ч байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа улсуудаа эрдэмтдээ одоо ихтэй сургуулиудаа бүгднийг оролцуулаад ингээд нэг хиймээр юм байна. Одоо бас цаг нь болсон байна. Эрдэмтдийнхаа үгийг сонсох, эрдэмтдийнхаа бүтээлийг олонд алдаршуулна гэдэг хамгийн чухал. Энэ бол үнэхээр одоо тэр утаагүй зах үйлдвэрлээд байгаа Мөнхбаатар гэж залуу байна. Тэр залуугийн хийцэн зах үнэхээр утаа гарахгүй, утаагийн дахиад шатарчиж байгаа. Гарахгүй л байгаа юм чинь бүтээл мөн шидэ. Тэгэл тэрийг одоо тэгэл нэг юм хингүүтэл нэг юм бүтээгээл хингүүт нь тэрний хамаатан гэл нэг юм гаргаад ингүүтэл энийгээр ингэлээгээл дандаа нэг болохгүй талаас нь бас нэг жоохон ярьж явах юм талууд байна. Тэгэхээр бид нар өөрийнхөө ингээд энэ хийсэн бүтээснийг ингээд бас өөрийнхөө үйлдвэрлэлийг хараад бусад орнуудын энэ чиглэлийн үйлдвэрлэл хаана явна гэдгийг бол би байнга судалдаг. За Хятад бол байнга явж байна. За Үзбекистанд явсан, Казахстанд явсан.
Киргиз явсан, Орос руу явлаа. Тэгээд Вьетнам бас явж ирсэн, Лаос руу явсан. Би тэнд одоо очиод байхаар би хаана юу гэдэг юм гэхээр яг тийм үйлдвэрлэдэг өөрийнхөө ажилтнтай үйлдвэрүүдийг үйлдвэртэл заавал очдог. За тэднийх юу хийд юм бэ? Хаанхын түүхий дээр хийж, ямар багажаар хийж гэнэ үү? Ямар технологиор хийж гэнэ үү? За би хаана явна уу? Ерөөс ингэж ингэж үзэл за би яана. За одоо ингээд өнөөдөр ингээд харахад бол манай монголчууд бол нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр бол ижил төстэй орнуудаар зарим орнуудаас бол ерөөсөн дутхгүй зэрэгцээ. За Оросоос бол ер нь дутхгүй л гэж хэлнэ. За бусад одоо Казахстан энтерт бол ийм чиглэлийн үйлдвэрүүд авах гээд дандаа хятадын импортын бараа байж байгаа. Тэгэхээр энэ талын хөгжил бол бас гайгүй. Одоо Белорусаас, Оросоос манай компани ОМ-оор одоо ирсэн манай үйлдвэрийн зочид мочид бол монголчуудын хийсэн юм хараад бахархаад танай компани бол өстой дааж Оросоос манай нутгаас юм ахаа байсан. Өөрсдөө хийдэг болсон юм байна. Гээд одоо өстой барьж үзэж хазаж мэдрэх хашгиж ингэж бахархаж ясныг мэрэгжлийн тэр хүмүүсийг бахархаж байгаад би бол сараад нэрэн бас одоо энэ ажил мэрэгжлийн хүмүүс биенийхээ бүтээл хийснийг бахархах тийм гадны хүн гэж бахархаад байгаа чи манайхан бол юу бахархах одоо чи одоо тэглээ инглээ тийм хийлээлгээл ингээл одоо тачвартал говчаал авах болохоос биш үний хөгжил дэвшлийн тухай хийсэн бүтээснийг огшиж магтах нь жоохон бага. Тэгээ миний бас ингэ боддог дандаа болохгүй юм ярих гэдэг. Тэгвэл дандаа болж байгаа сайхны яриад байвал араа жоохон эерэг хандлагатай бүтээл мэж гэсэн хурдан тавьчих юм уу гэж заримдаа бодож л байдаг. Ер нь сая дурдсан бид одоо хийж бүтээгээд чадаад байна ингээд тэгээ гадныхан ирээд бид нарыг бас үнэлж байна. Манай одоо дотоодын хэрэглэгчдийн хандлага ер нь зан төлөв нь ямар шүү байна? Гэхдээ ерөөсөө би нэг одоо дотоод за жишээлх бол ингээл одоо цагаан сар болноо. За дээллийн үнд дийлдэхгүй байл, бага үнд дийлдэхгүй байлаа гэл. Тэгэл одоо Монголд үйлдвэрсэн юм дэмжих гэхээр үнэтэй байна гэдэг ингээд. За ягаад үнэтэй байна гэдгийг би тэгвэл бас нэг ганц хоёр үг хэлье гэж бодчих. За нэгдүгürt Монголд үйлдвэрлэж байгаа ямар нэгэн бүтээгдэхүүний түүхийд метод дандаа импорт хараад байгаа. Ер нь сүү цагаадаас бусдна. За энэ импорт хараад байгаа учраас гадаад хайлаар орж ихээр тухайн өдрийн валютын ханшны үн цэнээр тухайн татвар энэ татварт ногдох орлоо тооцож эхэлж байгаа. За хоёрдугаарт ягаад Монголд үйлдвэрсэн бараа үнэтэй байгаа юм байг бол за тэгвэл энэ банкуд санхүүгийн байгууллагаар угаагдж байгаа банкны хүү санхүүгийн байгууллагын хүүгээр тэр бүтээгдэхүүн тэр ажил үйлчлэгээ бүгд тэргээр тэжээгдэж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн байгууллага зээлийн хүүгээ уулгаагүй байж хахад энэ Монголд үйлдвэрлэж байгаа барааны үн хямдхан бай гэж шаардсан арга байхгүй. Тэгвэл валютын ханшийг доошлуулчихаагүй байхад өнөөдөр тэгэл валютын ханшны 3000 хэдэн зугаар 500 хэдээр тооцож байхад бас адилхан Монгол хүний үйлдвэрлэж байгаа бараа үнэтэй үнэ гэж хэлэх аргагүй. Хоёрдугаар тэр үйлдвэрлэж байгаа ажлын байранд байгаа нийгмийн даатгалын тогтолцоог авчгаад өнөөдөр чи хямдхан бараа үйлдвэрлэсэнгүй гэж хэлхий ирэх байхгүй. Дээр нь татврын саяны тэр олон дарамтууд байж, дээр нь төрийн олон дарамтууд байж, энэ олон дарамтууд дотор өдий зэрэгтэй ингээд аста чирнүү, чирэгднүү аваа явж байгаа энэ аж ахуйн хөгжүүдийн эзэд бол үнэхээр жинхэнэ одоо Монгол хүн жинхэнэ зоригтой хүн байхгүй юу? Нэгэнт энэ дотсон орцсон энэ бизнесийн орон зайд бүр ингээд дуралцсан, мэдэрсэн учраас хайж чадахгүй байна. Тэр зовлонгийн үзээд одоо ингээд хаяадаа гэсэн хүчний хүн зөндөө биш шүү дээ. Төдөөс өдөө явчихад өдөө зөрхтэй болоод орхиод яах вэ гэдээ гасалж байгаа хүн зөндөө л байна. Өнөөдрийн хэмжээнд ингээд ажлын байраа эзэнгүү болж байгаа жижиг бизнесүүд хаагдчихж байна гэдэг ингэж байна. Гэтэл тэр зөсгөөс хотод юу төсөв бол төлөвлөгөө биелж байгаа, валютын ханш нэмэгдэж байгаа гэдэг ингээд яриад байгаа мөртлөө тэр нэмэгдээд байгаа юм нь өнөөдөр энэ ажилд ард иргэдтэй нялцахгүй байгаа нь бол сонирн байх. Тэгэхээр юу гэсэн үг хэрэгсэ ард иргэдийн тоолдог мөнгөн дээр л тэр мөнгө байх хэрэгтэй. Тэгэхээр ажлын байрыг сая ярьжсэн дээр тэр Монгол хүн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тэгвэл бас инновац ингэсэн байгаа, бас судалгаа орсон байгаа, лаборатори хийгдсэн байгаа. Тэр олон мэрэгжлийн хяналттай олон байгууллагуудын шат дамжлагыг гаталсан л байж таараа. Тэгээд энэ их зовлонгийн эцэст боломжтойгоо хүнээр л тэр хүнийг яаж хийж байгаа боломжоор л тэр үн цэнийг одоо бий болгоод бүтээгдэхүүн үнэлж байгаа шүү дээ. Тэгвэл ижил төстэй хятадынх нь яагаад байгаа? Тэнд хүүгүү зээлийн систем ажиллаж байна. Тэнд халаалтын зардалгүй. Өнөөдөр монголчууд хэдэн хүн халаалтайгаар зардалт мөнгөдөлж байгаа. Тийм ээ. Тэнд олон 100 жил хийчихсэн тууштай үйлдвэрлэлийн технологи процессын дотор олноороо хийгддэг инновацийн бүтээгдэхүүнүүд чинь нэг шиг юмыг олноор нь хийвэл үнэн хямдхан л байна. Бид олон янзын юмыг олноор нь хийвэл үнэн үнэтэй л байна. Тэрнтэй адилхан энэ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үн цэнийг би үнэтэй байна гэж хэлдэг хүмүүстээ би жоохон санал нийлдэггүй. Яагаад гэвэл ийм юмнууд ингэж явж байгаа учраас энэ бүтээгдэхүүн үнэтэй байна. Тэгвэл та нар өөрсдөө
Энийг олноор нь ингээд худалдан авалт хийгээд ард иргэд өөрсдөө худалдан авах соён гэгэрлийн зөв болгоод ингээд ирчих юм бол яах юм? Дараа нь тэр хүн чинь жоохон бизнес нэг гайг болоод ирэхээр машин тэрэг авна. Машинаар үйлдвэрлэдэг болно. Хүн баг оролцох очоод цалин багасна, өртөг зардал нь багасна. Өнөөдөр дуталтайч байсан, доголдолтойч байсан Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нүдэнэд авдаг байх хэрэгтэй. Тэрвэл та өнөөдөр 5 төгрөгийн илүү өглөөч гэсэн та Монгол улсад хөрөнгө оруулж байгаа байхгүй. Өнөөдөр бас альж газар харал та. Солонгосууд ямар байна? Хятадууд ямар байна? Хятадууд ер нь дандаа хятад ресторантаас хоолно. Дандаа хятад буудалтай боно. Монгол буудалд оруулахаар орохгүй юм чи. За тэгээ яах вэ? Солонгосууд хараа. Солонгос ресторан тавьж, солонгос хоолны газар гэж чинь буцахтаа чайна солонгосын онгоцоор буцдаг. Тэгээ ингээд энэ чинь дандаа юм үндэсний үзэлтэй. Японочууд яаж байна? Монголчууд одоо тэр жайка төсөл мэслэгээл одоо би бас тэнд нь оролцож байна. Зөвхөн Япон хүнэрийн сургалт хийдэг. Зөвхөн Япон бараа авна. Тийм бодлоготой буцаагаад нөгөө мөнгөө Японд гаруулцдаг. Тэгэхээр бид нар яхаараа монголчууд өөрийнхөө үндэсний үйлдвэрлэлийн бараг худалдаа авалт хийгээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж болтгүй шийдэх юм бол би бол болно гэж бодож байгаа. Тэгэхээр хэдий ч одоо ингээд үндэсний одоо юу гэдэг Апо гэж хэлээ да. Апо бол өөрийнхөө үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг л эргэлтэнд оруулсаар гал одоо өдөө зөхт ийм том компани болол өгсөн. Апоны дундаага хийсээр гал юм бас архи хийгээл юм. За тэгвэл үүд говь байна. Адилхан хинттэй адилхан. Тэгэл ингээд явж тээ. Зөвхөн одоо хөрөнгө оруулалтын үндэс нь өндөр байсан интерес нь бас хамаархал байна. Дээр нь тэр одоо маркетинг менежментийн зардалгээд бас одоо яг сургалт мэлтийн байгууллага нь мэрэгжлийн төвшинж явагдаж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэрлэгчид бол тэднэртэй барьцахгүй маа гэхэд ер нь л адилхан өөрийнхөө хийдэг юмыг одоо зоригтой үйлдвэрлээ, зоригтой үнэн гаргаад, зоригтой зүтгэх хэрэгтэй. Би бас нэг анзаарч байсан Швейцарт би нэг ПП-ний олон улсын байгууллагаас бас тэр нэг 10 хэдэн хоногийн үйлдвэрлэлийн сургалтанд явсан. Швейцар хүн бол Швейцар хүн болсноороо бахархдаг гэж бүр ингээд омог бардам огшиж хэлж чаддаг. Би энэ үйлдвэрийн эзэн шүү гэд бүтээгдэхүүнээ ярихдаа бүр ингээд чангаар бүр ингээд огшиж ярьж чаддаг. Тийм хүмүүс ээ тийм ээ. Тэгэхэд бид өнөөдөр Монгол хүн болсондоо бахархаж байна гэдээ ингээд орилох гэхээр нэгд орилж болохгүй л ийм систем бидэнд энэ төр үйлчлж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр тэр хүн хэдийшнээ зоригтой, ирэмгий, дайчин байна. Тэр бүтээгдэхүүний эзэн тэр Монгол улсын тэр улсын эзэн тэр бол үн цэнийг болгож чадж байгаа хүн гэж би ингэж ойлгодог. Ингэж анзаарчихсан надаа. Дараагийн зорилго. Одоо жишээлбэл би санджлаа л да та бас намайг ойн арга хэмжээнд дээр өөрсөн. Тэгээ гадны маш олон одоо улсын төлөөллүүд ирсэн, хамтран ажиллагч бизнесийн түншүүд ирсэн байсан. Ер нь манай чиглэл компани гадагшаа зах зээл рүү экспорт хийх энэ чиглэл рүүгээ ямар бодлоготой бол. Ер нь бид одоо энэ чиглэлээр таасаа хэллээ. Ер нь зарим газраас нь илүү гарсан байна. Зарим газартай нь бол одоо энэ зэрэг хэцүүс болсон байна гэж ярьж байна. Тэгэхээр одоо гадны зах зээл рүү одоо үйл ажиллагаагаа хэлий, экспорт хий гэж үйл чиглэлүүд маань ямар бэлтгэлийг хангаж байгаа бол. За энэ их сайхан асуулт, их одоо баярлалаа шүү дээ асуулт байд. За хамгийн гол нь Монгол хүн бол төрснийх бид яг миний энэ ажил мэргэжлийн дагуу бол техникийн бараа Монгол улсаас гадагшаа гаргаж ирсэн түүх бараг байхгүй байх гэж бодож байна. Олон жил бид миний мэдхийн Оросын холбооны улсаас сургууль цэцэрлэгийн галдханы төгөнд хөрөмж авсан. Дараа нь хятад энтергээд бас хальж утгаал авсан байна. Тэгэд энэ бүтээгдэхүүнүүдийг би тэр багаас нь авахгүй болоод өдний хугацаа хүртэл үйлдвэрлээд бүтээгээд өнөөдөр бий болгосны хувьд экспортод гарах юмсан буцаагаад Орос руу гаргачих гэсэн нэг юм бодгодод идэг надад нэг миний нэг одоо юу гэдгийг дотор болов байнга гэж идэг. Тэгээд харин одоо тийшээ гаргахыг гэхээр нөгөө Оросын холбооны ус ижилстэй барааны татвар нэлээд өндөр учраас манай бүтээгдэхүүнүүд бол тийшээ гарах боломжгүй. Хоёрдугаар бидний бас нэг ажлын байрны одоо нөгөө бүтээмж өөрийнхөө дотоодын хэрэгцээг хангаад гадагшаа явуулах бас боломж жоохон таарав. Ингээд үсээ одоо энэтэй холбогдуулаад бас Евразийн холбооны усууд гаргах 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт гараад энэ жагсаалтанд бол би бас өөрийнхөө хийдэг бүтээгдэхүүнүүдийг л оруулж амжсан. За энэ бол бас энэ одоо хүнс хоол үйлдвэрлэлийн салбарын томоод хөрөмж үйлдвэрлэдэг энэ байгууллагуудын хувьд бас аз завшаан гэж ойлгох хэрэгтэй. За энэтэй уялдуулаад ингэсийн хувьд бол бид одоо ижилстэй барааны бүтээгдэхүүнүүдийг бол Евразийн холбооны орнуудад 5 орнууд гарах боломжтой. Хариуд нь манайхаас тэгвэл тэр орны бүтээгдэхүүнүүд Монголд орж ирэх үг бол орж ирэхгүй. Ягаад гэвэл тэндээ үнэтэй учраас
бид одоо энэ лөө орж ирэх үеийн боломжгүй. За бид тэгээд өөрөө л Оросын холбоон усаас орж иж исэн тэр бүтээгдэхүүнийг бид 100% эх орондоо үйлдвэрлээд энд Монгол төгрөгөө авч үлдэж чадсан учраас өнөөдөр Оросынхан авдаг бүх импортын бараа яг судалгаагаар бол 100% хаагдсан шүү. Бид чиглэлчүүд өөрсдөө үйлдвэрлэж чадж байгаа. Яг оруулжаад ганцхан зарж байгаа байгууллага компаниуд байхыг үгүйсэхгүй байж байгаа баг. А ямар ч байсан л Оросод бол даанч манайхаас хойд өөрсдөө идэг болсон юм байна шүү дээ гэж хэлсэн үг бол надад үнэхээр сайхан санагдсан. Евразийн орнуудад гарах ийм боломж бүрдэж байгаа. За энд бол бид одоо өөрсдөө үйлдвэрлэж байгаа энэ бараан жагсаалтан багтсан бараануудаа гарах бэлтгэл ажлуудыг хийж байна. Сабаглавад бол цаад хэрэлцэгч, харилцагч энэ төр гээд иймнүүдийн ажлыг хийж байна. За манай төр засгийн зүгээс ч гэсэн одоо эдийн засгийн яам бас энэ стандарт хэмжээл 100 газар гээд энэ байгууллагууд бусад нөгөө 5 оронтойгоо хамтан одоо стандарт тохирлын гэрчилгээ, бусад бичиг баримтуудаа хаана хүлээн зөвшөөрөх, хэлгээрээр орохт нь саад бэрхшээлгүй болох энэ төр гээд ийм олон одоо ажлууд давхар хийгдэж байгаа баг. За энэ талдаа ч гэсэн манай танкин бас өөрсдөө өөрийнхөө ажил дүргийн дагуу оролцож байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгээд энэ ингээд згсээд ирэх юм бол бид чиглэлийн ирээдүй бол бүтээгдэхүүн экспортод орох гэдэг нь бол энэ бол хамгийн чухал юу гэдэг зорилго. За дараа нь манай компанид одоо зорилго бол энэ өөрсдөө одоо өнөөдрийн энэ салбарыг одоо зарим хүмүүс манлайлж явна гэж хэлдэг. За би бол тэрийг бас чирж явна гэж бас хэлж болно. За хүмүүс хоол үйлдвэрлэлийн салбарын үнийн бодлогыг чиглэлийн дэлгүүрээс асууя. Тэнд яг одоо чиглэлийн үн бол Монгол улсын зах зээлийн үн энэ төр гэж хэлдэг. Би ч бас техникийн бодлогыг бас тодорхойлъя. Ямар одоо орчин үеийн дэвшил технологийн хоног төхөөрөмжүүдийг хэрэглэгчтэй авчирт импортоор оож нийлүүлэх юм. Өөрөө чадж байгаа яг юугаа хийх юм гэд ингээ бодохтой зэрэг бас бидний хэмжээнд бодож байгаа төлөвлөж байгаа юмнууд юм байна. Тэгэхээр чиглэлийн ирээдүй бол гэрэлтэй, чиглэлийн ирээдүй бол бүтээлэгтэй, чиглэлийн ирээдүй бол одоо байнга одоо салбартаа балгийг бүтээж, олныг тэргүүлж, компани одоо энэ сүр хүчийг бадруулан амжилттай ажиллах ёстой гэсэн юм зорилготой амжилттай ажиллана гэсэн юм хүсэл тэмүүлэлтэй байдаг. За удахгүй бас Евразийн зах зээлд манай чиглэлийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүд одоо удахгүй экспортод гарах болтугай. За сайхан ирүүл байна шүү. Сайхан үг байна. Тэгвэл одоо бид бүхний л одоо бахархал шүү. Тэгээ Монгол хүний ураханаар бүтсэн энэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд экспортод гараад та хэллээ бас технологийн чиглэлээр одоо энэ экспорт хийж исэн түүхээр нь баварх. Тэгэхээр энэний одоо анхдагч нь одоо чиглэл маань байх болтугай. Бодохгүй бид бүхэн бас юм одоо баярт мэдээ энэ одоо үр дүнгуудээр бахархаа сууж явах хаа гэж бодож байна. Тэгэл ер нь монголчуудтай хандаад нэг ийм зүйлүүдийг хийчих юмсан, ийм зүйлийг бүтээчих юмсан. Ер нь ийм юмыг л өөрчилчүүл бидний одоо бизнесийн орчинд ч гэдэг юм, ахаа амьдралч гэдэг юм уу сайжирчих юм болов уу гэж бодож явдаг. Одоо тийм зүйл мэдээж танд байх бах. Та тэр талаар асуултаа хаваалцаач. За миний хувьд Монгол хүн бол төрснийх бол надад өнөөдөр яг хийж бүтээснээ бол хүн болгон бахархна, хийж бүтээснээ бол хүн болгон үнэлэн цэгнэ. Тэгээ би нэг хийж чадахгүй байсан ч гэсэн дотроо бас санаа зовж байгаа нэг асуудал бол энэ өнөөдөр энэ монголчуудын юмгээд өнөөдөр одоо манай ажилчин албаа агчдын өрнөөс өрөнд явж байгаа өнөөдрийн систем л надад үнэхээр хүнд баг. Ерөөсөө нэг цалингаас аваад нөгөө цалингийн өрөнд одоо энэ одоо зээлийн өчнөө олон аппликейшн юу вэ? Тэр зээлийн систем байд юм байна. Тэгэл энэ олон банк бус байна. Бүгдээрийн зээлийн өртөө. Унсан машин зээл, авсан байрын зээл, одоо баг хувцсан айгүй одоо зарим брэнд зээлээр авдаг хаа. За тэгээс бүх юм зээл. Тэгэхээр ингээд энэ бол их зөв систем биш юм аа. Ерөөсөө аль болохоор энэ эдийн засгийнхад аль болохоор бүү зээл аваа. Зээлийн хараат бити байд гэдэг л ингээд ийм үйл эдийн засгч ярьд юм байлаа. Тэгэхээр энэ яаж хэдүүлээ улс эх орноороо олноороо төрөөрөө нийлж байгаа энэ зээлээс зээлийн хооронд цалингаас цалингийн хооронд зээл байдаг энэ системийг нь л би эмзэглэж чаддаг. Энийг ер нь яавал одоо чөлөөлөх вэ? Энийг чөлөөлж чадах юм бол монголчуудын стресс өвчлөлтөнд эрс багасах болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл мөнгөний дарамтаас болж энэ стресс өвчлөлт маш их үүсэж байгаа. Би ингэж хардаг. Тэгэхээр энийг төр засгийн удирдлагууд бас нэг эрх ухааны байгууллагууд бас шинжлэх ухааны байгууллагууд ч бас энд оролцох байлгүй. Эдийн засгч гэсэн оролцоод энэ одоо
хүнд асуудлаас яавал гарах вэ гэдэг нэг тийм улс их орноор нэг ажил зохиомоос гэдэг. Ер нь ингээл анх тийм байна. Компанийн зээлтэй, ажилчны зээлтэй, байрын зээлтэй, машины зээлтэй, зээлгүй юм байхгүй. Тэгээ монголчуудын зээлийн систем бол дээд зэрэгээр хөгжүүлсэн. Ломбардныхын систем хаалуулхаа. Одоо гараал зээл бол одоо юусаа хаал бол тэр нүүжлэхин бэлэн байж. Тэр зээл хэрэгцээ нэ. Тэгээд тэр зээлийн систем нь одоо сэтгэл хөдлөлөөрийн зээл авах боломжтой баахан. Одоо хэдэн минутанд төр олгоод өгчин ч гинэ. Тэгэл тэрийн одоо ерөөсөн сэтгэл хөдлөлөөрийн дорн шийдэл зээлийн. Тэгэл энэ зээл эндээс зээл аваад, тэндээс зээл аваад, тэндээс зээл аваад. Одоо тэгээ баахан зээл аваад нэг өдөр нам дарагтал одоо тэрнээс бос чадхаа болцсон тийм одоо өчнөө хүмүүс байна. Энийг одоо ер нь яавал цэглэж болох болоо гэдэг дээр би санаа зовж байна. Эдийн засгийн орчноо сайжруулах, амын амжиргааг дэвшлэх, дотоодын бүтээгдэхүүний дэвшлэл нэг хүн одоо амжиргаан орлогын төвшингэл одоо дэвшлүүлж ажлын нөхөх асуудлууд дагаад. Бас нэг юм ингээд хахад ингэж байгаа. Жишээлбэл таксын сугаа явна. Тэгээд ингэж байгаа. За та ямар орлого олдгийг гэхээр сардаа 3 сая төгрөг гарантай олно гэж. За тэр бол миний одоо бензиний төлөөд энэ олчиж байгаа цэвэр ашиг шүү дээ гэж. Тэгээд за би ч бас амьдаа бас нэг үйлдвэртэй нэг компани захирал санаатай тэгээд ажил даруул болно шүү дээ ухааны мэрэг гэдэг. Гэхдээ танаа ажилд ороод ийх. Надад гарын гуур байна. Болно чадна. Тэг миний салингийн талын танаа төр авчих шүү дээ гэж. Танаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн бүр зөвөн өрж байгаа юм. Нийгмийн татвар гэдээ авчин. Тэгээ надад гар дээр мөлдөхгүй би хүүхдээ юугаар тийчих. Энэ систем чинь гудамжинд энэ машин төгжил үүсгээд байгаа. Тэр чадвартай олон арган чадвартай хүмүүс энэ машин бариад төгжил үүсгээл хөргөлтийн бараа хүргээл ингээ явж байгаа. Энэ олон ажлын саган хүчээ монголчууд яагаад ажлын парантод оруулж ирэх боломж байна. Энэ нь юу юм тэр яриад байгаа эзэндээ илгээрүүлэм нийгэм даатгалын тогтолцоо тэр татврын тогтолцоо тийм үү. Энэ тогтолцоонуудаа өөрчлөөд ирэх юм бол хараа энэ хүн ажилтаа болыг хамт олонтаа болыг гэдээ ороод ирнэ. Яагаад гэвэл авч байгаа цалингаас нь авч байгаа шимтгэл татвар нь талын аваа авчиж баг хөдөлж байна. Тэгэхээр энэ тэнд цороолгочаад тэгээ дараа нь тэрнийхөө үн цэнийг мэдэхгүй өөрөө тэрийнх нь үршин хүртэж чадахгүй болохоор чинь хин ингэж байх юм бэ. Гэт тэр зүгээр нэг таксины жолооч хүний хэлсэн үгийг л би энд хэлчихэж байгаа. Энэ яг манай төрийн алдаа юу алдаа мөн. Тэр хүний хэлж байгааг миний хөвгтөө санал нэгж байгаа. Тэгэхээр бол энэ бидний гой одоо юу гэдэг алдааг нь зөв тодорхойлоод хэлчихэж байна. Хоёрдугаар бас нэг яриа байна. Хятадын хөгжлийг ингээ хараад үзэглэн үзээд одоо бахархахын, шүлс гойчхын, атаархын. Тэгээд ингээд үгүй энэ танаа улсын энэ технологийн хөгжил чинь маш их дийлдэхээ болцсон л да ер нь бол одоо бишрэхлээ гэхээр намайг хятадыг бишрэхлээ гэж бас муу хэлж магадгүй. Бишрэхээс ч арга байхгүй технологи. Ягаад ингээд өсрөнгөө хөгжөд идэв юм бэ гэсэн чинь танаа дарга солигднаа, манаа дарга солигдохгүй. Энэнд л байгаа юм гэж хэлж байгаа. Тэгэхээр түрүүний би таагаад дээр ярьсан те доктортой засаглалын хэлбэр гэдэг чинь тэр нэг хятад хүн зүгээр тэгэл хэлж ихтэл би тэрийг за. Ерөөсөө тийм. Өнөөдөр нэг дарга солилоо, дараагийн дарга тавилаа, дараагийн дарга тавилаа, тэрийгээ солилоо. Тэгээд нөгөө явах хөстэй ажил байр ингээд зогсож байна. За ийм л оншд гарсан шүү дээ. За тэгээд олон асуудлын талаар тойрч ярилцлаа. Тэгээ олон чиглэлчүүдийн хийж бүтээсэн олон бас сайн сайхан зүйлүүдийн талаар ярьлаа. Тэгээ удахгүй бас экспорт нь гарах боломжтой болсон, одоо гарах бах. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч шинэ Entrepreneur podcast дарах хэмжээнд оролцсон танд Илэн Далангуй ярилцсан танд баярлалаа. Тэгээд танд болон одоо чиглэлчүүдтэй цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Баярлалаа танд. За баярлалаа. За би бас энэ нэр хүндтэй ярилцлагын эндэрт намайг өргөн оролцуулж хамтран одоо сэтгэл санаа бодлоо ярилцаад болж байгаа юм болохгүй байгаа юм аль альж өнцгөөс нэгэд Илэн Далангуй асууж тодруулж ярилцсан. Танхим юм одоо танай хамт олонд за магнаа дарахтаа бас баярлалаа. Залуу хүний хувьд одоо танхимын өнөөдрийн эдийн засгийн энэ хүнд байдалд энэ төрлийн олон том байгууллагыг бас төлөөлөн ажиллаад бидний дуу хоолой болоод ингээд ажиллаж байгаа. Танд бас талархлаа илэрхийлээ. Танай хамт олон танай багийнханд бас талархлаа илэрхийлээ. Ингээд чиглэл компани худалдаа ажлын танхимын баг гишүүн болоод 20 жил болж байгаа хаа. Тэр хавцаа болж байгаа гэж бодож байна. Тэгээд жилийн
үйл ажиллагааны олон төрлийн хамтаа ажиллагаа, гадаад хамтаа ажиллагаа, дотоод хамтаа ажиллагаанууд байнга амжилттай хамтарч ажилд оролцдог. Бидний одоо гадна дотоодын зохион байгуулах аялал үйлдвэрүүдийн үзэсгэлэн форумуудад бас оролцуулах, мэдээллийг байхan ингэж талхаж авдаг шүү гэж бас баярлалаа. Талхаснаа лагжуулах ерөнхийлөгч та танаа хамт олон тус дамжуулъя. За танд баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн маань подкастын түрээд өндөрлж байна. Та бүхэндээ баярлалаа. Удахгүй дахин уулзцаая.